Намсран банзрагчийн зохиол Сүүлчийн буун дуу. Хорин 7 дугаар хэсэг. Цэрэнбат зэгсэн өндөр давааны оройд гараад ирэх шиг болов. Давааны цаад руу хадасахтай эцгийгч анзаарсангүй, мориных амьсгаагч дарахыг бодсонгүй, мөн ширүүлэн давхилаа. Итгэлт сайн хүлэг нь босгон бултахыг бодоход харээж гарахын аргагүй том өхөр чулуу бут сондуул юм уу нүх жалга байсан бизээ. Цэрэнбат замд юу байгааг ч анхаарах сөхөө байсангүй, зөвхөн хойноос хөөж яваа улааныхны морин төвөргөн буудах хашгичх нь хэр холдож байна л гэж бодно. Давааны бэлрүү лавхан тон байхад хөөж яваа хүмүүсийн чимээ бүдгэрсээр сүултээ дуулдахгүй боллоо. Гэсэн ч морин ороолгонд давхисаар л байв. Давааны бэлд бууж тэгшхэн тал хөндөд орж ирэх шиг болов. Хаашаа яваагач анзаарсангүй, улаан галзуу юм шиг давхисаар хичнээн хол зам туулснаач мэдсэнгүй. Нэг харвал тэнгэрийн дорн хаяа гэгэрч хан хорвоо харанхуй шөнөөс хагцсан ядаж байгааг мэдлээ. Мориныхаа амыг татаж чимээ чагнавал эргэн тойронд тагчиг болжээ. Өөрийн сөөмгөр гэгэнд орчны газрыг харвал хоёр уулын хоорондох ам бололтой байлаа. Мориныхаа амьсгаагч дарсангүй, өөрийн гэгээнт сүмэлзэн байгаа өмнө этгээдийн уулууд цогволов. Өөр сайхан цайхад өмнөх уулын хормойд хүрээд эргэж харвал тэртээ баруунтай хөндлөн хөхөөл сүүмийн бараамтх нь амь тэмцэж давж ирсэн даваа бололтой. Тулж атсан уулын араар битүү мод балартан харлана. Тэр модонд л орвол амь аврагдах нь гэж бодоод морио мөн л чүү гэж шавдуулна. Хилэн харан сарватлан цогулсаар уулын модонд шургахад бүр өглөө болжээ. Мод руу оронгуудаа ирсэн зам өдөн харвал хоёр уулын хоорондох уртхан аманд амьд амтны бараа харагдсангүйд санаа амарч мориныхаа амыг татан шогшуулв. Модонд лавхан ороод мориныхаа амыг татаж хөлийг нь багалсан олсыг арайхийн оролдож байж тайлаад мориноосаа бараг өнхрөн унлаа. Морин их л амьсгаадаж амнаас нь цагаан хөөс цахарна. Хоор хэмээн итгэлт сайн хүлэг чинийхэн ачаар л амьд мэд гарлаа шүү дээ гэж амандаа шивгнээд гараан харвал хоёр буугын улаан ялга болжээ. Түүнийг хараад санаа дагвуу буугын халуун оргиж чимчгэн өвдөнө. 2 хоног шахам хилэн дээр юм тавиагүй тул өлсөж ундаасхан туйлгөө болж бас бүх биеийн даагдахын аргагүй хүндрэн хөшиж хэвтээдэл баймаар байсан ч мөрдөн хөөгчд улмар олоод хойноос нэхэж ирэхэн зайлшгүй гэж санаад мориныхан амьсгааг гүйцэд дарсан ч үгүй цааш явлаа. Модны завсраар нарны гэрэл солонгорн тусаж айн олон шууд шулганан жирэх нь тодхон дуулдана. Битүү модон дундаас отож буй дайсан бие болов уу гэж сэжиглээгүйч гэсэн. Чимээ чагнан ийштэй сэртэлзэн харж явхад хаяа ятуу сүрхийн нисэж учиргүй цочоо. Уулын арын модон дундуур зүүн тийшээ явсаар байтал өд болчихов. Ам зангаж гэдэс өлсөн гэдэг ч химээс хэтэрч өлнүүдээр ширтэж явтал хэсэг чулууны дэргэд сайн болж гүйцээгүй үхрийн нүд харагдахаар нь мориноосоо өсрөн буж зөндөг түүж идлээ. Тэндээс мордож уулууд зүтгүүлэн явсаар оройд нь гарч алсын бараа харвал явж байгаа энэ уул нь баруунаас зүүн тийшээ үргэлжилсэн уртхан нуруу бололтой. Нурууноос хоошоо жижигхэн толгод цагаан зоохонд харагдана. Нурууны өмнө этгээдэд бас битүү моттой уулс сүүхэлцэн. Ирсэн зүг нь хойд талаас болохоор өмнөх уулын мод руу орхон дээр гэж бодоод морион даврив. Нурууны бил рүү айжуухан буугаад нарийнхан хоолойг морины хурдаар давхин гэтэлж цаад талын өндөр уулын мод руу орохдоо эргэж бараа харсан боловч юу ч харагдсангүй санаа амарч уулууд өгссөнгүй модны хаяа барьсхийн зүүн тийшээ гэлдрэв. Энэ хавийн газар ер хүн амтан нутгалтгүй буйд зилүүд газар бололтой. Ийхүү явсаар нар баруунаа тонгоож уулын сүүдэр эргэх үест уулын амнаас буусан бяцхан орхин хөвөнд ирж ангаж цангасан хүм морь хоёр хүйтэн цэнгэг ус руу уралдан хошуу дүрлээ. Хамтлан усууж аваад гол гатлан уулын битүү модонд шурган ороод мөн сажлав. Хаашаа яваагаач сайн мэдэлгүй модон дундуур сүлжин явсаар байтал шүнч болчихов.
Харанхуй шөнө энэ зэлүүд ойд ямар амтан намайг олох уу гэж санаад мориноосоо бууж эмээлэн авч тохмоон дэвсэд хэвтгэхэд морин өв сэдэх гэсэн бололтой амгаагаа хэмлээд байхаар нь хазаараа мултлан цулбураар нь тушжээ. Тунгалаг шөнийн тэнгэрт тоолж баршгүй одод яралзан гялалзан. Модны орой сэрэлцэж харанхуй тэнгэрийг чичлэх мэт харагдана. Ойд салхихгүй тул модод ганхан шуух нь бараг мэддэхгүй ажээ. Морин ногоо ширшир зулгаахаас өөр өчүүхэнч чимээ аниргүй. Одоо хайчхав яахав гэсэн бодлол заваа. Монгол нутагт хөлөг ишгэх газар олдохгүй болсон шиг байна. Улааных нь намайг бүр хаантхан байжээ. Хаанч явсан барьж аваад л дүүжлэхэн шиг байна. Энэ чигээрэн явж яавч болохгүй. Зүсэн хувилгаад гимгүү царайлан явж болохгүй юм болов уу? Энэ Орос цэргийн хувцал намайг хөөдөх байх гэж бодоод энгэртэн зүүсэн одонгоон барьж үзээд санаа алдав. Ийм хувцастай Оросын хааны одон зүүчгээд явж байвал дайралтсан хүн бүр сэжиглэн. Юуны өмнө Монгол хувцас олж өмсөхийг бодъё. Сохор зоосч үгүй болохоор хинээс худалдаж авна гэхв. Хүчит төрөм гийлэх гэхэд бүдүүн шийд эмч алга. Ядахта энэ хайв хүн амтан нутгалдаггүй зэлүүд газар бололтой. Зүсэн хувилгаад явна гэхэд гиндэн заан барьж аваад алдсан улааны даргаас өгсүүлээд манай хороо зуутад байгаад улааны талд дагж орсон олон хүний нүднээс далд явж болно гэж юу? Ёрын амьд явахын хэрэг байна уу? Ингэж явхаар модноос боож өгөхгүй. Өөхөх цаг нь болоогүй болоод л зүйлийн гай гамшигаас мултарч хөзөөн тоглосон үхлийн гогцоог бурхан л мултлаад байх шиг байна. Ямар ч гэсэн өөхөх цагаан болтол ам арга цаахыг бодхоос биш. Өөхий гэж санаад ингэж хэвтээд байлтай биш. Хавраас эхэлсэн ширүүн байлдаанд олон ч хүн амиа алдсан. Тэгэхэд намайг ганц ч сум шүргэхгүй байхыг бодоход нэг л учир бий. Богд хаанаас мутрын адис авсан болохоор л ийхүү эсгэрэн шуугах мөндөр шиг сумнаас авран хамгаалаад өдий хүрсэн бизээ. Тэгэхээр үхэж болохгүй. Амиа хаацаалж хэд хоногч болов алтан нарыг харж явахыг бодъё. Хүний замын хүзүү урт гэдгсэн. Миний замын төгсгөл болоогүй юм шиг байна. Энэ цагааныхын ерн бүтлэн хазаасан улс юм. Тулалдаан бүртэл дийлдээд сүүлэн хавчаад зугтаах юм. Улааныхын хүрээг эзлэхийн оронд бид эзэгнсэн бол юутай сайхан. Ерн хүрээнээс явдаг л дими байсан юм. Хүрээг бат хамгаалаад байсан бол юу боллоо гэж улааныхан далдах. Одоо ч хамаг юм өнгөрчээ. Тэгээд одоо яах вэ? Энэ эзгүй айгаар над шиг ингэж тэнэж яваа хүн байгаа болов уу? Би хаан байна. Хүрээ хаан байна. Ямар ч гэсэн хүрээ орохыг бодъё. Бартаатай газраар нуугдаад яваад байхад намайг хэн харах юм? Ингэж явтал ганц хоёр айл дайралтвал дээл хувцас жолж болох байх. Хүрээс юм орчход тэнд шингэх арга олдохгүй бол ганц харж хамаагүй тэр манжуур орныг нь зорь. Энд дэмий хэвтгэхийн хэрэггүй. Сэрэнбатын бодоод босож морой амиаллээд мордов. Одоор баримжаалаад зүүн ургаш шигтээ явлаа. Харанхуй шөнө эзгүй ойд ганцаар явхад аимшигтай биш. Модны симхи дагж явж байтал морин гинт огол харайн бусгаад хамраан тажигнуулав. Тэгтэл бараг дэрэгдэн шахам чон хахир муухай дуугаар уйлахад морин дахин бусгаад хазар булаан шууг болов. Морин хажуу тийшээ хол бүсэрлээ. Тэр зүгээс хэдэн бараа юм өсрөн гарч ирэв. Буу зэвсэг хотго шөвгч үгүй байгаагаа Сэрэнбат гинт санаад толгойн ус нь босох шиг болж морин давирв. Хилэн харна модны зай чөлөөгөр дүүлэн харайхад модны мөчөр нүүр ам ороолгов.
Хоёр талаар нь 7-8 бараан дүрс хойнуудаа орж ангаалдан уралдана. Эзгүй айд чононд баривлах үйлтэй байжээ гэж хоромхон зур бодоод байдаг тэнхээгээр хашгирахад чоннууд бут усрын зүхтах шиг боллоо. Морин хэдий хурдан чононд гүйцэхдэггүй боловч олон чоны аль нэг нь үсрэн ирж хурц соёогоороо морины гидсийг хүү татаж мэдэх тул чоныг аль болохоор ойртуулахгүй хичээн үе үе чан хашгиран гараа сарвалцуулан давхина. Чоннууд сүүлдээ түүний хашгирахыг тоосон шинжгүй улам ойртно. Хоёр бараан дүрс урдуур нь хөндлөн дайрахад морин цоройлон янцгааж огол харайлаа. Чон шуудад айран ирвэл улаан гараараа үзэлцэхээс өөр арга байсангүй. Чоннууд гүйцэхгүй болсноо мэдэж улаар нь дайрах нь нэмэгдэв. Тэд морины урдуур дайрахад хилэн харан цовхрон хүчээ сааруулна. Тэр хооронд хоцорсон чоннууд шунган орж ирнэ. Хөвчөд үүр тэмдгэрэн цайж саарлагэгээ туслаа. Чоннууд өмнөр нь хэрэн гүйлдэж морийг нь үргэн. Цэрэнбат морио байн давирахад хар морин чихээ хулмайлган шуугасаар байв. Тэгтэл яг өмнө нь айн чөлөөнд дүрлзэн шатаж байгаа гал харагдлаа. Зог тусан харвал гал тойроод хэдэн хүн суухан сууж хэвтэх нь хэвтэж байв. Тэд морин төвөргөөнөр сэжиг авсан бололтой бүгд өндийлөө. Цэрэнбат мориныхаа амыг эргүүлэх гэтэл хойно нь чон дагаж авааг санаад эргэж харвал чон удаж үзэгдсэнгүй. Дүүрсэн хэрэг гэж бодоод мори оруулгын түд галын ойролцоо ирвэл сэжиг авсан хүмүүс буугаа шүрэн авцгаав. Буугаан хайцгаа манайхан эргэн тойрон бүсэлсэн гэж сүртэй чанга хашгирвал тэд буугаа газар тавиад гараа өргөлөө. Цэрэнбат тэднийг толгой дараалан харвал Орос бурайд бололтой цагаан цэргүүд байсанд санаа амарч бас ч сая чонд хөөгдөж ам тэмцэн явснаа мартаад мориноосоо өсрөн бууж тэдэнд ойртлоо. Түүнийг галын гэрэлд орж ирэхийг харсан нэг хүн дуу алдан ухс хийж "Ноён бат хоёв" гэж хашгирав. Цэрэнбат гайхан харвал тух нарсны тулдаанд түүний зуутаж явсан бурайд цэрэг их л баярлсан янзтай гараа өргсөн мөртөө инээж байгаа нь үүрийн сүүмгэргэгэнд илхэн байлаа. Цэрэнбат тэр хүн өөд алхан "Энд уулздаг байжээ" гэвэл гараа өргсөн хүмүүс баярлалтанд тойрч авлаа. Бурайд цэрэг галын дэргэд сууснаа "Энд чинь манай 150 дарга эрлэхэг зоргоороо гайхагдсан ноён Батуй байна шүү дээ" гэв. "Та нар энд юу хийж байгаа юм?" гэвэл "Бэд дух нарсны тулдаанд шин ангиас салж төөрчгöd уул хадаар таних явна" гэцгээв. "Одоо ямар гихч газар байна?" "Сайн мэдэхгүй." "Та нар тэгээд хайчих гэж яваа юм?" "Зүүн зүг манжуур орох санаатай явж байна. Манай их цэргээс хуранда хообтын даргалсан олон хүн зүүн зүг явж байгаа сурах гарсан. Түүнтэй уулзах санаатай явж байна." "Бэ та бүхнийг ирж хайсаар ирлээ. Ноён дарга, зуутынхан бүгд хамт яваа юу?" Цэрэнбатын инээд хүрсэн боловч царайгаан төв болгож "Та нар дух нарснаас ахаа гүний хүрээ рүү яваагүй юм уу?" гэвэл "Дух нарсны бүслэлтийг шөнийн харан хуугаар сэтэлж гараад л уул хад бараадсан да" гэж бурайд цэрэг хариулв. Манайхан дух нарсны тэндээс сэлэнг өгсөж ахаа гүний хүрээнд очиж хоригдсон юм. Улаантнууд бас л амар заяа үзүүлэхгүй хойноос мөрдөн хөөж бүслээд тэнд өдөр шөнө хоёр маш ширүүн тулдаан болсон. Ширүүн салхитай бороо орж манайхан бүслэлтийг сэт татан гарсан юм. Бэ баруун жанжинтай цуг тэндээс хоошоо явж Орос нутаг ороод буцаж ирлээ. Олон удаагийн ширүүн байлдаанд зуутынхан маань зарим нь та нар шиг төөрч алга болсон. Ихэнх нь баатар зориг гарган тулдаж байгаад өнгөрсөн доо гэж Цэрэнбат гуниглан хэлээд баруунтай цуг Орос нутаг руу явсан гэж худал хэлсэндээ баахан ичиж эдний дотор тийшээ явсан хүн байхгүй гэхээс ясн хавталцаж байлаа. Гэвч тэд энэ тухай юм асуусангүй. "Манай зуутаас нэгч хүн үлдээгүй юу?" гэж бурайд цэрэг асуув. Хамгийн сүүлд дагаж явсан 10 цэрэг өчигдөр улааны талд амиан тушааж бууж өгсөн. "Бэ арай хийж зугтааж гарлаа" гэж Цэрэнбат хэлв. "Улааны талд бууж өгсөн гэв. Та тэднийг тэр дорн цээрлүүлэхгүй яагаав?" гэж бурайд цэрэг асуувал Цэрэнбат муухан инэв хийлж
Нэгэнтэл санаа хувирсан муу хүмүүсийг зөндөн орхисон юм. Тэд бас намайг барьж аваад улааны цэрэгт тушаасан. Миний хамаг буу зэвсэг татах тамхиг хүртэл цоломсон шүү гэж Цэрэнбат үннээ хэлв. Үннээ хэлж тэднээс буу зэвсэг олж итгэлийг нь хүлээх гэсэн нь онжээ. Өнөөх бүрээд цэрэг зуутын даргынхаа ярьсныг Орос цэргүүдэд үг гэлгүй хэлж өгөхөд тэд толгой сэгсрэн байжээ. Бүрээд цэрэг халааснаас цаасан шилбэтэй Орос янжуур гаргаж сар байхад нь Цэрэнбат тосон авч хасав. 2 хоног тамхи татаагүй явсан тул хатууч гэсэн тамхи татахад тун сайхан байлаа. Ноён дарга та биднийг дагуулan явах тий гэж бүрээд цэрэг хэлээд халуунцай барив. Цэрэнбат галын дэргэд сууж халуунцаа ойчлон байхдаа тэр хүмүүсийг тоолбол 15 хүн байлаа. Эд нар бас л намайг барьж өгнө үз. За яах вэ? Ганцаар тэнэж чононд хөөгдөж явхаар хэд хоногч хийсэн амьд явахыг бодъё. Тэр олон цэрэгтэй нийлбэл учир байна да. Тэгвэл манжуур орчиж болох байх гэж бодлоо. Та нар энд тэгээд юугаан хийж байгаа юм гэвэл онаа морь мууцсан. Бас хуранда хоботын цэрэг жухам хаан байгааг мэдхээр манай нэг хүн явсан. Түүнийг хүлээж байна гэж бүрээд цэрэг хариулв. Тэр хүн чинь хизээ ирэх юм бэ? Өнөө өглөө ирэх ёстой. Та нөхөд нутаг орноо бараадахгүй юм уу? Би тэнд орон нутаг гэж байхгүй болсон. Орос орон маань улаантны хөлдөс үйдэж баларсан. Цэрэнбатад их л сэжигтэй байсан тул тэдний үгийг үнэмшсэнгүй морион бариад суув. Хэн нэгний нэвгүй хөтөлбөл морин доогсхын мордоход бэлэн байлаа. Цэргүүд мах шарж өглөө. Цэрэнбат халуунцай ууж шарсан мах идээд их л өлсөж ундаасаж явсан нь гайгүй болж биеийн тавирв. Хүрээ орох арга байхгүй вэз тэр зүгээс юу дуулдна гэвэл хүрээг улааныхан эзэлсэн. Тэр зүг явах арга байхгүй. Харин хүрээнээс хойгуур уул хадад амжаад явбал амьд мэд гарчих арга байгаа юм гэж бүрээд цэрэг хэлв. Та нар буусам сайн бидтэй. Би юу ч байхгүй гэж Цэрэнбат хэлээд тэднийг яах вэ гэж харлаа. Бид зэвсгээр айхгүй болсон. Уул хадаар тэнэж явахдаа алагдсан хүний буусам зөндөг олж авсан гэж бүрээд цэрэг өгүүлээд хажуудаа тавьсан богцоон удалж гар буу олон сум өглөө. Цэрэнбат бууныхаа хүүхээгт хідэн сум хийж зэнэглээд айд сэртэх нь овоо намдав. Нэг Орос цэрэг бас ланжуу буу баахан сумтаа өглөө. Удалгүй модны оройгоор нар цохиулаа. Тэндээс холгүй морд нь өвсөдөж харагдана. Бөглөөхөн морин төвөргөн сонстов. Ээлч маань ирж явна гэж бүрээд цэрэг хэлв. Морин төвөргөн ойртон ойртсоор хэсэг модны цаанаас цагаан морьтой цэрэг гарч ирэхэд хүлээж байсан хүмүүс тойрон бүчив. Тэр хүн мориноос бууж Цэрэнбатууд гайхсан янзтай харвал Борхан өршөөж биднийг даргалахаар зуутын дарга ноён Батуй морилон ирээд байна гэж өнөх яриа хөөрөтө бүрээд цэрэг хэлв. Элч цэрэг газар сөхрөн сууж цай ховдоглон ууснаа. Хоботов хурантагийн цэрэг улаантнаас мөр буруулан явсаар өнгөрсөн шөнө хүрээ чиглэн нэлээд урдуур явсан байна. Их хол өнгөрч үү гэж Цэрэнбат асуувал өөртөө гэрэл холоор явжээ гэв. Тэгвэл хойноос нь яарвчлан явж гүйцэх нь чухал гэж Цэрэнбат хэлээд бослоо. Цэргүүд ч буу зэвсгэн агсаж морьдоо эмэлэн мордов. Цэрэнбатын хүү 16 хүний дарга болсондоо бас л бардамнах сэтгэл төрж их л ханхар явжээ. Дагаж яваа цэргүүд нь ч гэсэн түүний нэр сүрийг хавраас хойш мэдэх болсон учраас бас л сэтгэл хангалуун баяртай байлаа. Багуудын хэр дуулнаас бууж уужимхан хөндөд орж уралдан давхилаа. Цэргүүдийн унаа морд үнэхээр эцэж харшсан тул хол хоцорно. Цэрэнбат тэднийг хүлээх зур эдний унааг юулахгүй бол газар хороохгүй нь гэж бодоод явж байтал хот айл харагдав. Айлын гадуур адуу малч бараантна. Цэрэнбат цэрэгээ дагуулan эргүүлсээр хот айлын гадаа ирэхэд 3 нохой шууган ирж борголоо. Нохойн дуунаар гэрээс хүмүүс сандралдан гарч ирэв. Цэрэнбат баруун талын Багвтар гэрийн гадаа очиод жолоо татан зогсвол гэрээс залуухан хархуу гарч ирлээ. Цэрэнбат амар мэндэж асуусангүй. Одоохон адуугаан хураагаад ир
гэж туушаа. Гэрийн эзэн хархуу муухай харж та бүхэн манай адууг дайчлах ямар эрхтэй улсав? Өртөө улаа хэрэглэх зар бичгээ үзүүлнэ гэлээ. Сэрэнбат ийм хийгчүүн өртөө учрна гэж бодоогүй явсан тул зэгсэн бантсан боловч хүчээр үзэхгүй бол бүтэхгүй нь гэж санаад гар буугаан гаргахад хойно байсан цэргүүд ч буугаан мөрнөөсөө мултлав. Өнөө ер айж хулчилсан шинжгүй. Бэтгэс үрдүүлээд бай. Манай ардын засаг замын тэнүүлч дээрэмчдэд унаа залгуулж бай гэж тушаал өгөөгүй юм шүү. Манай ардын намын цэрэг ойрхон байгаа. Хэлам татлалгүй хурдан тонилбол дээр байх шүү гэснээр цааш иргэв. Сэрэнбатын уур хилэн бадарсан боловч гар мохор Монгол ах トゥ наран хядах зүрх хүрсэнгүй. Залуу минь аминда хайртай бол олон үг хэлэлгүй унаа залгуул гэж хэлв. Чамд хэлсэн шүү дээ. Олон үг чалчилгүй ирсэн замаараа тонил гэж хэгжүүн хархуу хэлээд гэртээ орох гэтэл буу тас хийв. Сэрэнбат эргэж харвал уурлаж бухимдсан нэг зэрэг өнөө хархууг бууджээ. Тэр натас хийж хазааснаа цээжээ гараараа даран ярвайч цагаантаа гарсан дээрэмчэд гэж хашгирлаа. Өнөө зэрэг дахин буутах гээд буугаан шагаахад эхнэр нь бололтой залуу өсгөө гараа сарвал зовлон уйлж хайлан "Өршөө, отоохон унаамал олж өгье" гэж шаарлахад Сэрэнбат гараараа тохиж буудах гэсэн цэргийг болиулаад "Бошуулцгаа" гэж зандрав. Айж сандарсан хоёр хүн мориндоо яран мордож ойролцоо бэлчиж байгаа адуу өдөө харьяалглаа. "Дайдэс минь тогтож айлд одоохон адуугаан авчирна" гэж нэг өвгөн хэлээд тонголцсон. Шархтсан туйлын хорсолтой харснаа "Ах トゥ нар минь яалаа гэж дээрэмчин хонхуузуудад унаа залгуулах гэсэн адууга цааш нь хөөж холдуул" гэж бархирснаа дотор нь баларцсан бололтой эхнэрийнхээ гар дээр сонон унлаа. Халаг минь даанч яав гэж эхнэр нь чарлна. Хоёр хүн өөхөж байгаа хүнийг дамжлан гэрт оруулав. Адуунд явсан хоёр хүн баахан адуу тоос татуулан хөөж ирлээ. Сэрэнбат гэр төвшүүлсэн уургыг шүүрэн авч адуу руу шүүгөв. Аль аль тарган өнгөлөг мордыг уургалахад цэргүүд нь булаалдах шахан байж унаагаан юулцгэв. Энэ явдал дагаж яваад цэргүүдэд Батуев шиг зүрх зоригтой шийдэмгий сайн дарга олдохгүй гэсэн бодол төрүүлжээ. Айж сандарсан хот айлын хэдэн хүн дураараа загнаж буй цагаан цэргүүдийн өөдөөс ганц ч үг хэлж чадсангүй. Хамгал олигтой сайхан 16 морин алдсандаа ихэд харамсаж байлаа. Сэрэнбат цэргүүдэн дагуулад хөндөй урууд нь тоос хадаан давхихад хот айлынх нь дэмийл харсаар хоцров. Сэрэнбат цэргүүдийнхээ түрүүнд ташаа тулан хатируулсаар намхан гүвэн дээр гараад эргэж харвал хүч чадалтай тарган моринсон цэргүүд нь төдийл хол хоцорсонгүй. Гүвэний цаана бяцхан гол тахирлан урсах бөгөөд голын цаад хөвөнд хідэн байшин тариа ногоо тарьсан газар үзэгдэв. Сэрэнбат хятадын ийм суурин газар харахтайгаан зэрэг хомхой сэтгэл нь хөдөлж алж хятахын хүслэн бадрав. Дөрөөн дээрээ өндийгөөд жолоогоон доктор бол хар морин год усран харайлаа. Тэд уралдан давхсаар гол гаталж бяцхан суурьнд хөрөв. Гадуур хүн амтан ер үзэгдсэнгүй. Сэрэнбат хэдийн шавар байшин тоолох мэт харснаа суурин 8 бололтой бусдаас томхон байшингийн үүдэнд очоод "Ой, хүн байвал гараад ир" гэж сүртэй чан хашгирвал нэлээд удаж байгаад байшингаас хоёр хятад гарч ирлээ. Сэрэнбат гар буугаараа занган "Цаан чинь өөр хэн байна?" гэвэл хоёр хятад хонголдсон "Эрхэм ноён та өөр хүн байгаагүй. Ядуу бэдинээс юу хөөсөн?" гэлээ. Сэрэнбат цэргүүдөөдөө харж "Та нар энэ байшинд орж юу байгааг нь хамаад ир" гэж тушаав. Цэргүүд мориноос үсрэн бууж байшинд шуугалдан орлоо. Хоёр хятад толгой сэгсрэн гаслан зогсно. Утсан чүгөөд цэргүүд нь ваартай, шилтэй арх, боодолтой танзуур, нарийн бов, янжуур, хэдэн толгой торго дурдан даавуу шувуу тэврээд гарч ирэв. Сэрэнбат олзонд ёр шимтсэн шинжгүй харж байснаа тэдний авчирсан ваартай архинаас ховдоглон залглав. "Та хоёр алтан мөнгөн хаануусан байгаа мөнгөн аваад ир" гэж Сэрэнбат зандран хэлбэл нэг хятад нь гараа илгэндээ авч мэхийснэ. "Манай даанжаад хамаг мөнгөн аваад болдын хүрээ орсон. Бид хоёр өчөөхөн мо зарц ядуухон. Юуны алтан мөнгө бага билээ" гэлээ.
Цэрэнбатын зэв хурч түүнийг буудчих гэснэ. Ямар хүн алах тоо гүйцэх гэж байгаа биш хэмээн бодож буугаан өвөрлөж олзондоо баярлаж хөрсөн цэргүүдэн харлаа. Тэд бүгд л янжуурасааж арх ууж торог дурдангаан үзэж шохоорхон. Намайг дагж явбал ол зэхэл олох би гэж Цэрэнбат бардамнан хэлээд морин ташууртахад цэргүүд нь санд минд мориндоо мордож хойноос нь даглаа. Зөрингаас нэлээд холдоход өөдөөс нь морьтой хүн айсуу явснаа тэдний барааг харчхад цаашаа зүхтаалаа. Цэрэнбат мориндоо ташуур өгч ухсхий. Хилэн харан зүхтаасан хүнийг дорн гүйцэв. Чи юунд нь зүхтаасан юм? Гэж Цэрэнбат хашгираад тэр хүнийг цул бууртахад айсандаа болоод тэр хүн мориноосаа үсэрчв. Яагаад зүхтав? Улааны туршуулуу гэж Цэрэнбат сүртэй наргагүй асуувал газар унсан хүн боссон ч үгүй гараараа нүрэн халахлан "Орша, би гэмгүй хүн" гэж дуулдахдуудыг өглөв. Цэргүүд нь ч гүйцэж ирлээ. Цэрэнбат тоосон донд хутгалдан хэвтэй хүнийг хялмхийн харснаа "Чамайг хэн хөнөх гэсэн юм? Бос" гэвэл тэр хүн салган жичирсээр бослоо. "Чи юу хүн?" "Би нутгийн хүн. Манайх энэ хүн сойрынгийн дэргэд байдаг юм. Үхээ мандал ороод буцаж явна." "Замд чинь олон цэрэг дайралдвуу?" "Өнөө өглөө буу зэвсэгт олон цэрэг бургалтаан гол чигт явж байна гэж дуулдсан." "Тэр бургалтай чинь хаана байдаг юм?" "Энэ хүндээ уруудаад явхад цаахан нь тэр хөхөрч байгаа модтой уул тулна. Тэр уулын баруун сугаар явхад бургалтаан гол орно." Цэрэнбат тэр хүнийг орхиод цаашгаа тэрв. Тэд жаргах гэж байгаа нартай уралдан давхсаар алсаас хөхрөн дүнхийж байсан модтой ууланд ойртлоо. Цэрэнбат морины амыг татаж уулууд харав. Уулын баруун сугаар нь давх уу? Баахан ил цагаан газар юм да. Түүгээр давхгүйгээд өндөр уулууд зүтгүүлж мордын тамирыг бараад чи яах вэ гэж бодоод өндөр уулын баруун талын намхан он чиглэн явлаа. Төтөлгүй үдшийн бүрий эргэн тойрныг нөмөрөхөд намхан хөтөлөөд өгслөө. Хөтлийн оройд гарах үед гинт өдөөс нь гал улалцсан буунтуу нижигнэв. Цэрэнбат мориныхаа амыг эргүүлэн газрын уруу нисэх мэт дүүлв. Бэлд ороод эргэж харвал хойноос нь хэдэн бараан дүрс сөмөлзөн айсууд тэдний хүлээсэн ч үгүй уул хормойдон хоошоо давхлаа. Буунтуу холдон холдсоор чимээ тосарчээ. Жолоо хөмхөлгүй давхсаар модтой өндөр уулын бэлд хурч модны зах руу ороод цэргүүдэн хүлээв. Тэдний гүйцэж ирэхэд тоолж үзвэл 5 хүн алга байлаа. Бодвол тэд алагдсан юм уу? Үгүй бол морин нэцэд баригдсан болол тоо. "Улааныхан бас отож байжээ" гэж Цэрэнбат хэлбэл "Бид нэг энд яваа гэдгийг яаж мэдсэн бол" гэж нэг бүрээд цэрэг өгөөлөв. Тэд мордынхаа амьсгаагч гүйцэд дарсангүй модон дундуур уулууд өгслөө. Санамсаргүй явж улаантны отолтонд орж 5 хүнээ алдсандаа Цэрэнбат их л гуниглана. 16 цэрэг дагуулсандаа их л омгшиж сэрэмжгүй яваад ийм гайд унлаа. Намайг мөрдөн хөөж яваа улааныхан энэ дотоод хүлээж байв уу? Үгүй бол санамсаргүй дайралтв. Арай хурандаа хобот уян эргүүлэх юм байсан биш байгаа. Хэл аман ололцохыг боддог байж гэж бодсоор уулын оройд гарч иржээ. "За яах вэ? Энэ чигээрэн яваад байх уу? Эндээ хоноод гэгээ орохоор хөдөлөх үү?" гэж Цэрэнбат асуувал цэргүүд нь тус бүртээ бодол болсон бололтой нэг хэсэгтээ дуугарсангүй. "Та нөхөд юу гэж бодож байна?" гэж дахин асуувал "Явснаа дээр байх. Улааныхан биднийг заавал мөрдөн" гэж нэг цэрэг хэлв. Цэрэнбат бодолгуулж байснаа юмч хэлсэнгүй жолоод өгтрөв. Цэрэнбат төрүүлэн бусд нь хойноос нь дагаж уулын цаад руу чимээ анир чагнан буулаа. Тас харанхуй болохоор газрын баримжаач мэддэхгүй ажээ. Осолдохгүй л модтой уул хойнонд хоцорч хөнхийн харлах хөндий өмнө нь цэлээ. "Том болгоомжтой яваарай. Биеэсэн зайтай яв. Дөрөөгөө харшуулж болохгүй. Шөнийн чимээ их содон байдгийм" гэж Цэрэнбат хэлв. Тэд чимээ чагнан айж төгшин шогсцгоо. Хөнхийн харлах хөндий зах хязгааргүй юм шиг харлана. Харанхуй дондор ширүүхэн явах ч зүрхэлсэнгүй. Ийхүү шүнжин явж үүр дөнгөж цайхад нэгэн голын хөвөнд ирэв. Голоос мордоо услахдаа
Бургалдаан гол гэдг нь энэ байх гэж Цэрэнбат бодсон ч тэр тухай асууж лавлах хүнгүй болохоор "Гэгээ орхон түргэн шиг яваарай" гэж зэргүүдтэй чангахан хэлээд гол руу орлоо. Гүйхэн устаа боргоо ихтэй гол байна. Гол гатлаад зүүнтэй харлан харагдах модтой уулууд жирэлглээ. Цэрэнбат цэргүүдэн шахаж шаардан давхсаар уулын модонд хөрөв. Өчигдөр үдэш санамсар болгоомжгүй явж улааны отолтонд орсондоо ихэд болгоомжлон битүү модон дундуур зүтгүүлсээр уулын оройд гарч ирвэл өөр манхайн цайж алсын бараа харагдаж эхлэв. Уулын оройд модгүй харин хад асах ихтэй ажээ. Цэрэнбат газрын байдал ажиж байснаа "Энэ ил газар алсын бараатай юм. Тэр хэсэг модон дунд орж морьдоо амраа" гэж тушаавал цэргүүд нь заасан модон дунд яаран орцгоо. Цэрэнбат морой нэг бурайд цэрэгтөгч явуулаад алсын бараа харах санаатай уулын оройн асгууд явлаа. Давхарлан хураасан юм шиг дөрвөлжин гунзгай чулуу дамжин явсаар асхны оройд гараад суугаа хүний хэртэй том чулууны ард нуугдан дөрвөн зүг рүү хараа сунгав. 27 дугаар хэсэг төгсөв.